Тэгвэл миний нөгөө дахин тосоо эргэлдүүлээд байсан түн тэнэг бодлууд чинь ямар ч утгагүй. Бүр ямар ч утгагүй. Зүгээр л би дахин тосоо тэнэг бодол одоо эргэлдүүлээ, тэрэндээ автаад, зовоод, гадна хүмүүст өөрийнхөө зовлонг түгээгээд бага сөрөг эмхийг асуудлаас хамгаалтын систем гэдэг юм ойлгоход л энэ бүхий асуудал ингээд зүгээр. Окей. Биологийн систем гэдэг зүйлийн талаар ярьж өгье. Энийг мэдээд миний өөрийгөө ойлгох, яагаад зарим юмыг хийдэг, яагаад юмд айгу амархан ууралдаг. Тэр өөрийнхөө тэр зан чанарыг би айгу ойлгосон. За, бидний сэтгэл зүйд хамгаалтын систем гэдэг зүйл байдаг. За, тэр нь яаж илэрдэг вэ гэхээр одоо жишээ нь тийм зүгээр нэг хүн удамжинд ингээд явж исэн чинь зүгээр л нэг зүйл хилчлээ гэж бодъё. Тантай ингээд зөрөөд өнгөрөхдөө нэг юм хилчлээ. Тэгвэл зарим хүн энийг хүмүүс янз бүрийн хүлээж авдаг. Тэ зарим нь ингээд сонсохгүй, зарим нь анзаарахгүй, зарим нь одоо юу гэнэ чи гэж ирэл бараг зодоо модоо болох гол уурлаа тий. Энэ тухайн хүний ямар нэгэн болж байгаа зүйл үзүүлж байгаа реакц нь яаж явж ийн гэдэг энэ дээр одоо гарч байгаа үйлдэлүүдийг ярьж байгаа шүү дээ. За тэгэхээр хүн болгонд хамгаалтын систем, сэтгэл зүйн хамгаалтын систем гэж байдаг. За тэр нь яг яадаг вэ гэхээр яагаад хамгаалаад байна вэ гэхээр бид нар өөрийнхөө сэтгэл зүй унгаахгүй, одоо даун болохгүй энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлыг уг нь хамгаалаад байгаа юм. За гэсэн тэр нь хэд ихсээд ирэхээр тэр нь бидэрт нэг асуудал болж ирдэг. За би өөртөө жишээ аваад яриа. За түүлийг ойлгож таах тий. Тэгэхээр би одоо ингэдэг гэсэн аахгүй. Амар ууртай. Ингээ жоох юмд ингээл пис идэл ингээл дэлбэрэл тий. Ингээл хүн ингээл намайг жоохон одоо янз ямар хилээд байгаа юм шиг санагдахаар тэрэнд нь миний ингээд уур хүрээд ингээд нэг юм өстэй намайг ингэж бодоод тах тий яа гинстэй ингэсэн байж тээ ч гэдэг юм уу юм 80 юм сонин бодлоод ингээд үргэлжлээд хөвгөж явчихдаг тийм байсаггүй юу. За энэ хамгаалтын систем гэдэг юмыг ойлгох хүртлээ. За тэгээд би чи ингээ өөрийнхөө ууртай ажиллаад би уурлж болохгүй тий би одоо 50 баймаар байна. Тэгээд дандаа ингэж ахаар чинь дандаа ингэж 10 20 30 жил явж байгаа чинь тэр чинь надад аяг төвхтэй байгаа байхгүй жоохон юм дээр л уурлаа. Тэгэл нөгөө манайхан ярьдаг шүү уул морийг зовоо уур биеийг зов. Тэгээ бие л зовоож байгаа асуудал. Тэгээ тэрийг би ингэж ойлгоод тархираа ойлгоод идэг юм хүртлээ. 50 үедээ ингээд яг менеж хийгээд болоод байдаг юм хүртлээ. Яг гинт гарч ирсэн нөхцөл байдал тэр үнэхээр чаддгүй яг л нөгөө өөрийнхөө зуршлаар ингээл реакцэн тий хариу уруулна гараад яваад байдаг. Тэгээ сэтгэл зүй хичээл дээр хамгаалтын систем гэдэг хичээл үзье. Тэндээс бүр өөрийгөө амар ойлгож авсан. Яг өмнө нь би айгу хамгаалтын өндөр системтэй хүн юм байна да гэдгийг ойлгосон байсан байхгүй. За тэгэхээр хамгаалтын өндөр систем хизээд үүссэн бэ гэхээр за сэтгэл зүгээр болохоор 1-2 нас нь энэ амьдралд итгэж болох уу тий тэр болохгүй юу энэ амьдрал хэр аюултай вэ гэдгийг ингээд 2 нас хүртэл хугацаанд тэр өөр ингээд бэби байх хугацаанд бид ингээд шийдчихдэг. Тэр нь яаж шийдэгдэг вэ гэхээр би ингээд нялхнараа бахта уйлахаар тий хүн намайг ирж уртан ирж аваад миний асуудлыг шийдээд одоо ингэртэй тэгээд тий тэгрээд мом өгдөг ч юм уу хураалдаг ч юм уу энэ зүйл хэр хурдан байгаагаар энэ амьдрал ер нь дайггүй байна уу үгүй байна гэж шийдэгддэг. За миний хувьд болохоор 9 10 11 30 нас нь би ингээд шийдсэн байгаа байхгүй юу. За намайг энэ амьдралд хэн ч өөрч хамгаалахгүй юм байна дөө. Би өөрийгөө л хамгаалахгүй л шүү дээ. Үнэхээр болохгүй юм байна гэд ямар нэгэн энэ том сэтгэл хөдлөх үйл явдал болонгууд тэгээд тэндээсээ очиж шийдсэн. Тэгээд яг тэр шийдвэрээ тэр 10 наснаас хойш бүх амьдрал үргэлжилдэг. Одоо баг бид нар ног анх гар утас гарч яхад гарсан одоо тийм утсандаа суулгасан програмаар одоогийн iPhone ажиллуулах гэж iPhone 16 долларыг ажиллуулж байгаа байхгүй. Одоо техникээр яриад. Тэгэхээр энэ ч зүгээр гоцрогдсон байгаа. За тэгэхээр хүн зүгээр ингээд хоёр хүн хоорондоо харилцаад байж яхад ярьсан юмыг би хараад энэ хүн намайг ингээд байна би өөрийгөө хамгаалах шаардлагатай байгаа мэн гэдэг зүйл
миний тархинд маш хурдан автоматар болдог гэсэн. Тэгээд тэрэнд би хариу ургал үзүүлдэг. Тэгээд хүн намайг жоохон доромжлоод байгаа юм шиг жоохон эвгүй харсан үед, эвгүй хэлсэн үед одоо нэг ингээд дээрээс доош нь хараад энэ чинь ингэж мэгчингууд би тэр ёо би стан болохгүй юм байна гэл шууд тэрэн дээр хамгаалт ажиллаад яс яаж хараа та ч гэх юм уу те одоо жишээ жирийн амьдрал жишээ авах те одоо хүн ингэж нэг юм дууныхын тоон нь жоох ууртай юм шиг болол эренгуут би яа уурлаа та надад уурлаа та ч гэх юм уу те за аль эсвэл дэлгүүрт ороод ингээд хүн бодлогчаас юм асуухад тэр хүн чи ямар ч сэтгэл санааны байдалтай байж болно шүү дээ. Тэгэнгүүт тэрийг хараад өмнө нь гэр хүнтэй уцаар хэлэлцэж хүн байж байгаад надлуу та жоохон тий ингээл харангуут нь би энэ од яас ууртай бодлогч вэ? Энэс юм авахгүй ч тийм. Гэх мэтлэнгээр айгүй юм сонин үйлдэлүүдийг сонин байдлаар гаргадаг гэсэн үг. За тэгвэл хариу урал үйлж байгаа реакц нь нэгдүгээр маш хурдан амар сүрэг байгаа байхгүй. Тэнгууд энэ чинь би сүрэг хамгаалт системд. За дахиад нэг төрлийн хамгаалт систем одоо байна гэх юм уу та. Аль эсвэл хүн надад ямар нэгэн таагүй зүйл хийхэд юм өдөс нь тэсэрт дэлбэрч одоо хариу урал үзүүлдэг. Аль эсвэл өөр ингэ нэг өөртөө итгэл нь унаад юм доожоогүй болоод хүн намайг яасан ч яах вэ? Би угаасаа л тийм одоо тий дорой хүн шүү дээ гэдэг ийм үзлээр юу ч хэлжсэн бүр ингээд тэр нь бүр ингээд би хүн гэдэг тэр нэг хүн чинь нэг юм хиймэрл ундаатай нэг юм энергитэй байдаг шүү дээ. Тэр нь бүр ингээд доошоо орсон. Тэгж байх. Аль эсвэл энэс бушгын хоолтыг ингээд цухтаадаг. Ийм 3-10 тий. Энийг болохоор сэтгэлзүүд яадаг вэ гэхээр сэтгэл зүй хамгийн эхний ямар нэгэн аюул тохиолдол. Зогс. Аль эсвэл зүгтаа, аль эсвэл үзэлт гэдэг ийм 3 үндсэн програм маш хурдан төвшил бүр рефлексийн төвшөнд үүсдэг байхгүй. Хүний бүр ихэс зүрхтэн тийм баг юм байдаг гэсэн. Тэгвэл тэр нь өдөр тутмын амьдралдаа яаж гардаг гэхээр яг ингэж гардаг. За тэгээ минийх болохоор тийм өндөр хамгаалт системтэй байсан. Би өндөр хамгаалт системтэй гэдгийг өөрөө олно аюул сайн мэддэг байсан. Хизээ юунаас олж өгсөн аюул сайн мэддэг байсан ч гэсэн тэрийг ингээд яг ингээд амьдрал дээр барьж аваад засаж бас аюул тийм сайн чаддгүй байсан байхгүй. За одоо хамгаалтын систем гэж үг мэдээ гэж жоохон тайлбарлалчлаа. Та ойлгомжтой байна уу? Ойлгомжтой байл ойлгож ингээ комментар бичээрэй. Ойлгохгүй байх юм бол ойлгомжгүй байх юм бол би жоохон нэмэлт тайлбарлаад өгнө. За тэгээд ингээд ийм хамгаалт системтэй юм байна. Жоохон одоо тий хорхоо бид нь хөрсөн ч гэсэн аталдаг гэдэг чинь жоохон ингээд бид хүрээгүй байхад ч гэсэн тэгээ бид ингээд биетээр ингээд гараараа хүрээгүй сэтгэл зүйд ингээд жоохон одоо тий үг хэл харц одоо гэд ингээд нэг тий үг хэллээрээ хэлэхгүй ч гэсэн биеийн байдлаараа одоо биеийн хилэмжээр ч юм ингээд хүн баг өөрийнхоороо байж ихэн би тэнцэн хажуунаас нь хараад энэ хүн намайг ингээд байна гэдэг мэдрэмжийг өөрөө аваад тэрнийхээ тэр нөгөө хүн рүү эсрэг тэмцээд идэг. Ийм амар өндөр хамгаалт системтэй байсан байхгүй юу? За тэгээд тэрийг яаж эхлээд хамгаалт систем гэдгийг ойлгочихлоо тий. За тэгэхээр би надад байгаа энэ чинь миний хамгаалт систем гэдэг юм ажиллаад байгаа юм байна. Энэ миний хувьд өндөр юм байна. За окей ойлгочлоо. За тэгвэл би бас ингээд ингээд айгүй юм бай. Амар амгалан дотор ингээд амьдрмаар байгаа хгүй юу? Гэтэл энэ намайг ингэж амар амгалан амьдруулахгүй байхгүй. Жохо юм болохоо л очиж хүнтэй зодтолтой болт. Тэгээ ингээд барьж аваад зодтолтгүй сэтгэл санаагаар зодтолтой. Тэгэл ядраад идэг тэрнээс болоод. За тэгвэл яаж шийдсэн бэ гэхээр энийг би ингээд ойлгоод авчиж одоо нэг амьдралдаа хэрэгжүүлж эхэлнэ. За бид нар өдөр тутамдаа дандаа хүнтэй харилцаж идэг тийм. Тэг хүнтэй харилцаж байгаа харилцаа би өөрөө нэг анзаарч эхэлсэн. Анзаар хүн зүгээр ингээд хүмүүс хоорондоо харилцаа би хүнтэй ингээд харилцаад яваад ирж яхад тэр хүний би ямар өнцгөөс харж байгаа гэдгийг би өөрөө эхлээд анзаарна заа. За санаа өнөөдөр ч гоё харагдаж шүү. Гоё юм гэж эрэг зүйлүүд болохоор би бүглэг тавьчаа. Тэгвэл ингээд за одоо чи би ажил дээр гардаг жишээ байна л. Үгүй энийг хин ингээд хийчвээ гэл би ажил дээр алдаа гаргацсан байж болно шүү дээ. Германд ч юм болохоо
Монгол шиг ингээд алдаа гаргаж болохгүй, алдаа гаргасан тэнэг мангар баг шууд шийтгэл хүлээн гэдэг ийм зарчим үйлчилдэг байхгүй юу? Германы ажлын орчинд ямар зарчим үйлчилдэг вэ гэхээр алдаа гаргаж болно. Чи алдаан дээр чи алдаа бол суралцах гой боломж юм аа. Алдаа гаргах тусам чи аюул алим сурдаг аа. Гэхдээ тэр нэг алдаагаа байнга тавтаад байгаа гэсэн үг биш. Шинэ алдаа гаргах тусам би илүү нь сурч авдаг. Алдаа бол окей. Гол нь чи алдаагаа бидэнд хэлчих, бид нар чамд яаж тас гаргыг хэлээд өгье. Гэтэл ийм байдлаар одоо би биентэйг юм баг болж хамтарч ажилладаг гэх юм уу та. Тийм. Манай ажиллаа тийм. За тэгэнгүүт байжсэн чи үшээ чи энийг ингээд энэ дээр ингээд уруу цанхад авчиж бичсэн байж тэгэнгүүт одоо нөгөө миний хамгаалт систем чи өсөж гарч ирээд яадаг вэхээр үгүй би тийгээгүй. Би алдаагүй. Гэт амар хурдан тэр нэг реакцлаад уурлаад идэх байхгүй. Уурлаад тэгээ баг хүн ингээд нүлээ зохиод авцсан юм шиг л уурлаа л хэвээр намайг ингэлээ тэгж хэлээд тахта яадгийн. Одоо би намайг яг ингэж ингэхэд бидний эргэн тойронд ийм хүмүүс байдаг шүү дээ. Та ч гэсэн тийм үйлдэл гаргадаг гэж магадгүй. Тэгэхээр яагаад гэдгийг ойлгоод авчихдгүй л энийг болгох айгүй амархан. За тэгээд энийг ингээд анзаарчлаа. Энэ хүн одоо ингэж хэлсэн чинь би реакц гаргачлаа. Реакц гаргаж чадсантай хажуу талаас нь өөрийгөө анзаарч байгаа. Аль дуусныхаа дараа бисээ яг юу болчих вэ? Бисээ яагаад ууралчих? Энэ хүн ингэ хэлсэн чи яагаад ууралчих? Тэгээ эхнээлдсээ ингээд хариулт гараад яг реакцэн дээр байх явцдаа би энэ хүн надлуу дайраад ингээд бодоо шууд эсрэг хамгаалах системээр реакцлаад үгүй би тэгээгүй тэр тэгсэн би ингээгүү тий би наадаж хийгээгүй чи худлаа гэвэл чи над хүнийхээ хийсэн юмыг хар дараа гэ буу юм болж байгаа хамгийн эцэст нь өө энэ чи надад туслах гэдэг асуусан юм байна шүү дээ гэдгийг би ойлгонгуудаа миний өмнө тэр гаргасан бүх тэр сэтгэлийн сүр хөдөлгөөнүүд ямар ч үр дүнгүй амар тэнэг юм хийсэн ойлгож байгаа байхгүй. Тэгэнгүүтээ өө sorry. Тэгээ би амар тэнэгцэн ойлгонгуудаа өмнөх би байсан бол шууд ингээл би тэнэгцчихсэн. Тэст уучлаарай гэж бүрээгээд ингэх байсан болов одоо би арай жоох ухаас өө яана sorry би буруугаар ойлгосон юм уучлаарай. Би сайн амж байгаа. Уур гаргаад амж байгаа тийм сонио аш гаргачлаа намайг уучлаад би сайн одоо ойлголоо. Тэгээд юм уучлал ууж сурдаг юм нүүртэй ширэн нүхтэй ах шаардлагатай болж байгаа байхгүй. За тэгээд дараа нь яадаг вэ? Энэ хүнийг ингэж чи би яагаад энийг ингэж надлуу дайраад ингэж ойлгоод би ингэж юм реакц гаргачих вэ? Гэж бодов. Энэ хүн нам дайраад нэг ойлгоцсон байсан юм байна. Гэхдээ хамгийн эцэст нь бодсон чи энэ хүн надад туслах гэдэг үг нь тэгж хэлсэн нь би тэр нэг юм жоох юм мангар өсгөж бодонгуудаа би ингэж өөрийгөө хамгаалах систем ажиллуулсан юм биш үү? Гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Шууд ойлгохгүй шүү дээ. Эхлээл 80 юм алтаа тий засах үйл явж байгаад энийг ойлгоод тэгэд би энэ хүн надлуу ингэж хэлээ би уурлаад идэг. Тийм зан ааштай одоо зуршилтай юм байна да гэд өөрийгөө ойлгож байгаа байхгүй юу? Окей, ийм дээр би ингээ уурлаад идэг зуршилтай юм байна. Тэгвэл уурлаад байгаа зуршлын маань харж юу бэ тий? Айдас иймэрхүү одоо сэрв сэтгэлийн хөдөлгөөний төвчлээ хайдас одоо саяны ялд хамгаалтын систем альсэл эгоны артанд айдслаад байхгүй. Тэгвэл би ингээд өөрийгөө ухаад судлаад үзсэн шүү дээ тий. Одоо за яагаад ингэж юу? За юунаас болсон юм? Өө яана миний зүв биш байх вэ гэд би айдсан юм байна. За би алдаа гаргацсан байх вэ? Би алдаа гаргаж болохгүй дээ. Алдаа гарвал аим тэнэг хүн болно доо гэдэг бодлоос бол би айгаад ийм шанин сүрэг юмнуудыг гаргацсан юм байна. Тэр би өөртөө алдаа гаргах зөвшөөрөл юм би. Окей, санаа чи алдаа гаргаж болчих окей. Зүгээр алдаа 3 дахин битээ давтаа. Нэг удаа 2 удаа гаргаж болно. Зүгээр алдаа гаргаж шууд асуугаад гэлс засаг гаргах замаар асуучдгүй дараагийн удаа хийхгүй. Энэ саяны болоод исэн драма театр болохгүйгээр би юм шийдчих юм. Хэм бол надад энергийн тэмнэлттэй, сэтгэл санааны хувь тэмнэлттэй бүх хүмүүстэй таатай юм нийцэлтэй байгаа учраас би бүдүүлчих юм байна. За гээд ингээд толгоогоор баахан логик анализ хийчлээ тий. Тэгэн гутаа за алдаа гаргаж болсон гэдэг зүйлийг. За дараагийн удаа дахиад ондоо зүйл тохиолдлоо. Тэгэд за жишээ санаа чи гатхуу явах гэж юм хэм бол манай ажлынхаа ер нь бол амар nice юм сэтгэлтэй гатхуу бид нэг хөвчлээ хоёулын буруулан ажилладаг. Тэгээ нэг нь нэг тийш явах би энэ хэлдэг байхгүй. Би гатхуу өгчөө дээрээ санаа чинь гатхуунаас хэрэгтэй юм байна тэгвэл би аваад ирээ. Тэгэхээр гүгүү би дараа өөрөө авчиж дайсал надад нэг жишээ усаад ирээ гэжтэй аяга аваад ирээ гэжтэй ингэжтэй. Тэгвэл заримдаа хүмүүс надад аим шин имзэг гад өгдөг. Санаа чи тэнцээс надад тийм аваад ирнэ би одоо ямар нэг зарцсан шүү дээ.
нэг өөрөө гэж ботсон мөртлөө гаднаа би тэгж болохгүй шүү дээ гэж боддог. За тэгээ. Гэмтээ дотор гадар хойч зүрээ наагаад байгаа байхгүй. Дотроо би одоо хиймээ. Тэ энэ намайг зарад тахта яад юм аа тий одоо. Би энэс насаар ахмад багт чинь. Энэ одоо намайг гатаад гэж дэглэх хэлж. За ингээд 80 сөрөг бодол мөр хүүрэн заяа. Гадаад байгаа хүмүүс чинь нэг юм асуудалтай байдэн шүү дээ. Энэ намайг Аз гэж бодоод байна. Энэ би одоо герман биш болохоор герман хэлээс ойлгохгүй болохоор. Гэт дээрэс нь Монгол байснаас илүү асуудал одоо өөрийгөө доош нэг асуудлуудаа тайлбар нэмэгдчихдэг гэсэн. За тэгээд нөгөө тархиныхаа юмд автчихгүй гэж. Байхгүй бол тэгээ хамгаалтын ажиллаад уурлж муурлаад ингэ тэнхтэй явчихсан. За тэхгүй тулд нөгөөдөө толгойгоор зохицуулна. Окей. Миний сая би сая юу гэж бодоод дотор тавгуутчих. Энэ намайг өста хин гэж бодоод асуудалтай би амар тавгуутсан байна тий. Тэгвэл тэрний араас баахан тайлбар төгөрч штэ бага сүрэг тайлбар төгөрч. Тэгвэл тэрийг хөврүүлэхгүйгээр эн чинь тасалж байгаа. Окей би яг ингэж бодож байна. Амар таг энэ намайг юу гэж бодоод ингэ амар бодоод амар тэнэгдсэн байна да. Гэтэ би уурлаагүй байхгүй. За зүгээр хүмүүстэй нийцтэй байх, хүмүүс таалагдах масканда байна. За тэгээ авчиад өгч. Яг тэгэхээр манай ажиллах бүгдээрээ тэгдэг юм чи би ч гэсэн тэгсэндээ. Одоо тэр ажиллахаа хүмүүстэй илүү нийцтэй байх нь тэгсэндээ. Уус тэгсэн дээр шүү дээ. Уус яаж ч бодс тээ. За тэгвэл нөгөөтөндөө ажиллаж эхэлнэ шүү дээ. За. Хэзээ хамгаалалт систем ажиллаж байна. Энэ хүн намайг өөрөөсөө доор бодож өстэй яг шүү дээ. Гэдэг юм дээр ажилласан юм те. За тэгэхээр энэ хүн яг тэгж бодож хэлсэн юм. Тэгэхээр тэр хэлсэн байх магадaltaй дахиад бодгоогүйгээд ухаанаа ажиллуулад хэлэхэд 199% үгүй нөө. Яг тэр манай ажлын соёл бол тийм те. Дээшээ явж байгаа бусдаа хэрэгтэй юм авчиад өгдөг. Бусдаа тустай байх те. Хамтдаа нэгэн баг бүтээгээд одоо дундах ажиллаа боломжоор хуваагаад хийчнэ гэдэг юм. Одоо ажлын соёлтой газар биш үү? Тэгэнгүүт миний нөгөө дахин тосоо эргэлдүүлээд дээсэн түн тэнэг бодлууд чинь ямар ч утгагүй. Бүр ямар ч утгагүй. Зүгээр л би дахин тосоо тэнэг бодол одоо эргэлдүүлээ тэрэндээ автаад зовоод гадна хүмүүст өөрийнхөө зовлонг түгээгээд бага сөрөг юм хийх асуудлаас хамгаалтын систем гэдэг юм ойлгоход л энэ бүхий асуудал ингээд зүгээр юм. Окей. Би өөртөө би өөрөө өөртөөгөө нийцтэй дотор амар амтлан бусдтай нийцтэй баятайхан амьдрах юм боломжийг бүртгүүлээ. За одоо таад маань асуулт байв гэж би ингээл коммент байна хараадгыг энэ маань лайваар явж байгаа учраас сүүлийн үеж байгаа лайв. За одоо маань лайваар асуулт байв бичээрэй. Би тэгэд энэ ярьж дуусгаас өмнө хүмүүсэд бичсэн асуулт байвал тэгээд тайлбарлаад юу хэсгийг ойлгох байгааг тайлбарлаад ярив. Тэгээ энэ яриг би өмнө юу гэсэн бэлдээгүй. Өнөөдөр ойрын сүүлийн сар айгуу гоё амарлаа. Подкаст дээр хийсэггүй, лайв хийсэггүй гоё амарлаа. Лондон явлаа. Бас манай герман нүүлээ. Энэ жил манайх одоо нүүх. Энэ жил бидний нүүхчлээ байгаа. Тэгээд гэрээ нүүлгэлээ. Одоо бид нэг юм жижигхэн багш нартай түрээслэг байж байгаа. Дараа нь 7 сард одоо манай энэхий сургууль чинь бүр хаадаг заяа. Хүүхдүүдийн сургууль 7 сарын 9-өөс 9-нд л хаагдана. Тэр ботл тий нөгөө түрээсийн байрнаас гарцсан. Тэгээ тийм учраас нэг Airbnb шиг жижигхэн одоо байр түрээслэг нэлээд өндөр үнэтэй ч гэсэн тийм байр түрээслэг байж байгаа. Тэгээ хүүхдүүдийн хичээл хаахад дараагийн газар очино. Тэгээд дараагийн газар очино. Ингээд энэ зуныгаа нүүдлийн байдал байна. За тэгээд бэлтээгүй учраас зүгээр яг ингээд яг одоо ингээд өөрийнхөө байгаагаар л тайлбарлаад одоо хичээгээд ярьж байгаа нь таад минь ойлгомжгүй ах юм бол уучлж өгшөөгөөрэй. Тэгэд өөрийнхөө одоо ойлгосон дээр л ингээд ярьж байгаа шүү. За ингээд энэ хамгаалтын систем гэдэг юм ойлгочих юм бол бидний ингээд амьдрал үнэхээр аюу энгийн дотооддоо юм амар амгалан тий гадагшаага ингээд гаргаад идэх юм сүрэг реакцнууд айгүй багасч ирнэ. Бид дотороо өөрийгөө ойлгочих юм болвол гадагшаага сүрэг реакц үзүүл одоо тийм хэрэгцээ айгүй буурчдаг аахгүй. Тэгэхээр би дотороо өөртөө нийцтэй болоод дотороо амар амгалан болохоор нөгөө дотор болж байгаа зүйл гадна болж байгаа зүйл хоёр тэнцээд эхлэхээр тэр чинь амар амгалан юм билий. За тэр нь юу вэ гэдгийг амьдрал дээр ихээр би
Манай Азууд чинь нэг юм шиг дотоо бодсон зүйлээ хийж гадагшаа гаргаж хэлдэг. Дотоо бодсон ч гэсэн гаднаа ондоод ингээд амьдэрдэг те. Ихэнх хүмүүс тийм л те Аз юу гэлтгүү. Би дотроо хавгүй байсан ч гэсэн гаднаа би ингэж болохгүй шүү дээ тий. Би одоо сайн хүн байх хэрэгтэй, сайн ээж явах хэрэгтэй, сайн хүн явах хэрэгтэй. За одоо Монголоос гараад явна гоц чинь дээр нь би монгол хүн байж ийм гачин ааш гарах юм бол бусад монгол хүмүүсийг бүгдээ ийм амар юм байна гэдээ ойлгочихно гэж бодоод нөгөө хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг тийм юм дээр нэмэгдээд ордог байхгүй. Тэнгууд чинь зарим юм дээр амар ингээд хилээ хазаад гараа бацаад ингээд зас гэт ингээд би тэгж болохгүй. Би Аз юм чи бас амар юм болгонуудээс ингээд ороод ах бас тийм Аз юм чи бас нэг тэгдэггүй шүү дээ. Тэгээ би юм болгонд хэлдэг дуулаад хүмүүстэй ингээд нөхөө харьцаа тий. Одоо жишээ нь манай тэр миний ажилладаг газар бол хамгийн ихний Монгол ажилтан би байхгүй. Тэгэхээр би тэг хүмүүстэй ингээд уралдаж хэлцээд амар муухай байгаад их юм бол манай тэр мэдэрчлэгүүд манай ажлын газрынхаа энэ монголчуудаа би сони юм билээ гэж бодсон шүү дээ. Тийм учраас би тэр нэр хүндээ бас амар авч үлдэх ёстой байхгүй. Тийм учраас бас олон юм дээр ингээд нялцхан шалцгаад олон аш гаргах ёсгүй гэж би бас боддог. Тийм учраас энэ бүхнээс болоод нөгөө доктор гадна хоёр чинь мангар зөрчилдөд эхлэх бодчих. Би доктор тавгүй бол. Доктор гадна хоёр нэгэн төвшин ирэхээр тэр нөгөө амар амгалан аз жаргалтай амьдрал гэдэг тийм. Бид нар нөгөө аз жаргалыг аюу хайдаг шүү дээ тий. Аз жаргалтай болчих гэсэн. Ингээл өнгөнд аз жаргал байгаа юм шиг байна. Эд баялагт, эд материалд байгаа юм шиг байна. Одоо тий хайранд аз жаргал байгаа юм байна. Хүнийг хайрлаад хүн намайг хайрлах юм бол би аз жаргалтай болчих юм шиг байна. Тэгэд ингээ нийтлэг юмар аюу аз жаргалыг ингээ хайдаг боловч яг үнэндээ миний ойлгосноор аз жаргал гэдэг зүйл дотоод гадаад амар амгалан доош тийм байна л гэж би яг одоо тэгээд бодоод явж байгаа. Тэгээд 3 4 жилийн өмнө тэр амар амгалан гэдэг зүйлийг л олъё гэд ингээд тэр шийдэд тэрнээс хичээгээд явж байгаа. Одоо ингээд тэр зүйлийг айгүй дөхөөд ирж байгаа. Тэгээд тэр хооронд одоо ингээд ойлгож байгаа зүйлээсээ л би хуваалцаж байгаа шүү. За зөв ч хийж магадгүй, буруу ч хийж магадгүй, миний тайлбарж байгаа нь тийм ч хийж магадгүй. Гэхдээ хамгаалалт систем гэдэг сэтгэл зүйд байдаг. Энэ бүр ингээд шинжлэх ухаанд батлагдсан зүйл байхгүй юу? Би зүгээр нэг жоох амжилттай болгож ярьж байгаа. За ингээд манайха өөртөө ойлгочихоо. Хүн яагаад янз бүрийн реакц гаргаад идгийг тэрний асар том юм нь нэг нь хамгаалалтын систем гэж байдаг. Ялангуяа та багтаа тий таныг өмгөөлж хамгаалсан байхгүй байсан. Таныг одоо тантай хүн ярилцсгүй байсан. Таныг хүн ойлгох юм шиг мэдрэмжтэй байсан тий. Одоо ялангуяа гэр оронд нь тий хүчирхийлэл бага насндаа үзчихсэн. Гэр оронд хэрүүл урууд байсан. Асар гэр орон аймага 50 юм шиг мөртлөө би бинтгээ хүтэх хан босгоц юм хүндий байсан. Альсвал дандаа аав ээж нь загиндаг ч байсан. Гэх мэт ингээд иймэрхүү зүйл байх юм бол хамгаалтын систем өндөр байх амар магадлалтай. Альсвал сургууль дээр амар бүлийдүүлдэг, доктортой юм найз нөхөд байхгүй, найз нөхөд нь эзэн найз нөхөд ч гэсэн би нэг амар доош нь хийж харцдаг юм зиндаахаж те чи яа гэж харцдаг байсан бол тэндээс сэтгэл зүйн шарах ч юм уу шарах гэхээс илүү энэ сэтгэл зүйд бидний нэг сэтгэл зүйд сууцсан сөрөг програмууд байгаа. Тэр сөрөг програмуудаар одоо хүртэл ажиллаад яваад байгаа юм биш үсттэй. Тэгэхээр бол тэрний нэг нь хамгаалтын систем гэдэг зүйл. За ингээд хамгаалтын систем гэдэг юм манайхаа ойлгосон ба тэгээ түрүүний ярьсан шиг айл ганх гар утас гарч ирж байхад авсан гар утаснаас суулгасан програма одоогийн iPhone, iMax, тэгээ Pro Max 16-д ашиглаад байгаа юм шиг зэ. Өөрчлөлт, шинжилт тэгээд цоошин аз жаргалтай элбэг дүүлэн гэдэг програм суулгахын тулд эхлээд болоод байгаа тэр өнгөрсөн 30 минутаас салах хэрэгцээтэй байдаг шүү. Гэт энэ лайфаа одоо ингэ дуусгая та.